За 1 2 1 2 бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Marvel Animation Studios бэлтгэн үргэсэн X-Men 97 зурлалын тухай full spoiler cast хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн болсон байна. За тэгээд X-Men 97 зурлалын хувьд 1992-оос 97 оны хооронд гарч исэн 5 seasonтэй X-Men цувралынхаа шууд үргэлжлэл. За шууд бус үргэлжлэлт гэж хэлж болохоор яг season 6-нд биш хэдий ч яг тухайн үйл явдлын үргэлжлэлд энэ X-Men 97 цуврал дээрээ өрнөж байгаа. Тэгээд энэ цувралын тухайд 3 сарын 20-оос 2 эпизодоо цацаад тэгээд 10 эпизодын хүрээнд гарч сая 5 сарын 15-нд дуустлаа. Тэгээд нэг юм анхааруулж хэлэхэд спойлертэй ярилцсан. Спойлертэй гэдэг нь үйл явдал ийм болсон, ингэсэн тэгсэн ингээд Professor X хүсэн чинь Scott ингэж явсан мовсон, X-Men team ийм байсан гэдэг талаараа бол биш. Гэтэ яг мэдээж үйл явдлын тухай ярилцсан бол ярилцсан. Гэтэ ингээд scene by scene ингээд ийм болсон гэж бол ярихгүй. Одоо Монголын үзэгчид нэлээд тийм контентэд дуртай болсон байлээ. Recap хийж байгаа гэхэд хэцүү. Яг үйл явдлын зүгээр л товчилж одоо ингээд дээр видео байдаг байсан шүү дээ. Нэг тийм аль бүр зурагдтгүй тэгэл кинотеатр явах боломж арай бага байсан үед нэгэндээ ингээд үзсэн киногоо тэр ингэдэг гэж юм энэ гээл нэг найзуудтай ярьж өгдөг байсан. Яг тэрэн шиг кино контентууд кино ярьдаг контентууд маш их болсон байлаа. Тэгээд яг хандлт ихтэй байдаг. Гэхдээ би тэрийг бол хувьдаа үнэлж цаашаадгүй. Тэгээд хүн болгон яг урлагийн бүтээлийг өөрсдийнхөө нүдээр үзээд тэгээд өөрсдийнхөө мэдрэмжийг авч дүгнэлтийг хийж таашаалыг мэдрээсэй гэж боддог болохоор яг нэг тийм ярьж өгсөн юмнуудад жоохон дургу. Тэгээд энэ манай бичлэг болохоор яг үдсэн сэтгэлээ хуваалцаж байгаа. Тэгээд та нарыг ч гэсэн сэтгэлээ бичээсэй, яриа өрнүүлцгээе гэсэн сэтэлтэй хийгдэж байгаа контент байгаа шүү. За тэгээд цуврал руугаа ороход ер нь бол надад маш их таалагдсан. Эхний ангийн хувьд би яг тухайн үед нь үзээд явж байхад юу яасан л та нэг тийм animation style нэг тодорхой хэмжээ надад үйл явдлыг наалтахгүй байсан. Тэгээд нуулгүй хэлэхэд тэгээд хайцсан байсан. Эпизод 4 5 мав гарч их үе хүртэл нөө баг. Тэгсэн чинь хүмүүсийн ам нэлээд сайн байсан л та. Тэгээд ер нь бол MCU-гийн фэн Iron Man юм угаар л Captain America тэрээр эхэлж Marvel-д орж исэн. Яг багасаа Spider-Man-ийн фэн байсан л та. Яг хүүхд болгол тийм байсан баг. Тэгээд яг кино ертөнц, анимашн ертөнцтэй ерөнхийдөө тэгж танилцчихсэн гэж болно. Ингээ гүн орсноо ярих юм бол тэгээд тэднийг алгасахгүй үзээ явдаг хэдий MCU-гийн Phase 4 мөрөө ингээл маш муу уналттай байсан ч гэсэн ерөнхийдөө цуврал бүтээлүүд кинонуудыг үзээ явж исэн. Тэгэхэд X-Men жоохон алгассан байсан. Угаасаа MCU-тэй үйл явдлын хувьд хамааралгүй болохоор тэгсэн чинь хүмүүс айгүй хам сайтай. Тэгээд магтаад байсан. Гоё болж байна. Тэгээд за би эн чинь нэг буруу цувралаа алгасах гээд байгаа юм биш үстэй гэгээд эхний ангиа дуусгаж үзлээ. Тэгсэн чинь үнэхээр таалагдаад. Тэгээд цаашаа ерөнхийдөө бол бинж хийж үзээд бишээ эпизод 8-аас нь гүйцэж авсан. Үнэхээр таалагдсан надад бол. Тэгээд өнгөрсөн гэх юм уу оригинал ориг цувралынхаа уур амьсгал, өнгө төрх, интро, хөгжим, анимашн, стайл бүгдийг яг шинжилээд одоо үед аваачаад ирсэн юм шиг. Зохиол бохиол дөрүүдийн ингээд бичигдсэн байдал маш сайн. Тэрэн дээр нэмээд өнгөлөг мэдээж угаасаа 90-д онд гарч ирсэн анимашн одоо 2020 онд 24 онд гарч байгаа анимашн стайл яг стайл нь адилхан хэдий ч тэрийг ингээд ахиулсан төвшөнд аваачаад ирсэн амар гоё. Яг оригиналаа хадгалаад тэгээд сайжруулаад интро ч гэсэн яг өмнөх шигэ байсан, аутро ч гэсэн адилхан. Гэхдээ аль аль нь сайжирсан. Хөгжим надад маш их таалагдсан. Яг iconic юу байгаа штэ. Тийм нь тэрийг маш гоё олон төрлөөр ашиглаж байсан. Акшн скут дээрээ ч гэсэн их байсан Тэр нь надад бол үнэхээр их таалагдсан. Тэгээд бас гоё юмнуудыг дурдах юм бол энэ зурлалын хувьд оригинал оригинал яг монголоор анхны гэх юм уу зуралдаа дуу оруулж исэн voice act хийж исэн хүмүүс бүгдээрээ биш хэдийч эргэж ирцгээсэн байгаа. Жишээ нь Wolverine, Jean Grey, Rogue, Beast, Mr. Sinister гэх мэтчлэн дөрүүдэд 90 онд дуу оруулаад байжсэн жүжигчт нь эргэж ирээд дахиад дуу оруулсан гэхээр бас үнэхээр гоё байгаа. За цувралын үед бол тулааны хэсгүүд акшн сценүүд үнэхээр гоё байсан. Тасархай өнгөлөг тэгээд бүтээлч одоо Gambit-ийн Wolverine-ийн ингээд юг саврыг клог цэнэглээд явж байгаа энэ үнэхээр cool гоё харагдчихсан. Тэгээл
Crawler-ийн анимашн бишээ fight scene-үүд те акшнууд үнэхээр гоё. Ингээд сүүл мүлэндээ сэлэм атгацсан явж иж энэ те. Тэд нар үнэхээр гоё байсан. Тэгээд ангиудын төгсгөл ихэвчлэн cliffhanger-тэй буюу одоо ингээд үйл явдал нь дуусаагүйгээр дуусч байгаа анги нь. Тэгээд дараагийн ангийн хүлээлтийг үнэхээр нэмжсэн. Тэгээд тэр нь ч гэсэн айгүй гоё байсан, таалагдсан. За тэгээд дөрөвт рүүгээ нэлээ орж тэгээд үйл явдал руугаа ярих юм бол тухайд нь үзчихсэн гэж угаасаа бодлоо ярихгүй. Яг уу багтаа SB-нэр билүүтэй гардаг байсан гэж санаж байна. X-Men-ийн тэ 5 season-д зурлыг. Харин Spider-Man-ийнх болохоор NTV-гээр гардаг байлуу үгүй лөө буруу санаж магадгүй. Тэгээд зөв санаж байгаа хүмүүс байвал комментт хаваалцаарай те. Тухайн зурал дээр нь Professor X-ийн үхлээр дуустдаг юм байна. Тэрг бол яг хөө мэдээч мэдээгүй. Юугаар Previously on X-Men гэдэг нэг богино трейлер маягийн YouTube дээр Marvel-аас гаргасан. Тэгээд тэрийг үзээд ороход бол Professor X нас орсон байна гэсэн концепт те ойлголтыг бол авч орсон. Тэгэхэд яалт ч X-Men-ийг Professor X-гүйгээр төсөөлөхөд амар хэцүү байсан л та. Эхний эдийн онд яалт ангиудад те яалтчгүй нэг тийм том орон зай байхгүй нь мэддэгдээд байсан. Тэгэл яалтчгүй тэр том орон зайг нөхөхийн тулд гэх юм уу одоо бас байхгүй тийм орон зай байх хоосорчсон болохоор дөрүүдийн ингээд хоорондын уур амьсгал зөрчилдөөн энэ төр гарч ирсэн. Cyclops Wolverine хоёр угаасаа хоорондоо ямар зөрчилтэй дөрүүд билээ. Тэгэхэд Professor X тэр хоёрыг нэгтгэдэг байсан те ингээд доороочтой ингээд удирдан дагуулдаг байсан. Тэгэхэд тэр хүн байхгүй болчингууд тэр хоёрын харилцаа бас хагаралтай байгаа байхгүй. Cyclops Professor X-ийн араас ерөнхийдөө лидер маягийн те лид хийж X-Men-ээ авч явж байгаагаар ихний юунд анги дээр бол гардаг. Тэгэд Cyclops дээр бас нэг ярмаар байгаа гоё юм. Эпизод 1 дээр те үнэхээр гоё epic landing scene хийсэн. Одоо ингээд онгоцоор явжгаад бүгдээрээ ингээд дэлбэрээд унжаа штэ дөрүүд нь. Үдцсэн хүмүүс гэж бодож байгаа шүү. Тэгэхээр бүх юм спойлертэй явагдана. Яг үзээгүй байгаа бол зурлаа үзчихэд манай бичлэгийг орж иж үзээрэй. Тэгээд комментиг ямар санагдсан, юу таалагдсан, юу таалагдаагүй бүгдийг хаваалцаарай. Тэгээд бүгдээрээ ингээд агаараас доошоо унж байгаа хэсэг дээр Cyclops-ыг тэгж гоё ландинг хийн гэж үнэхээр бодоогүй л те. Одоо газар гэх юм уу те. Superhero landing гэдэг юу чин юу лээ. Deadpool яриад байдаг шүү. Тэр гоё. Тэгээд нөгөө хин дээр Natasha Romanoff-ийн дүү Elena Belova те. Тэр болохоор нөгөө such a poser энэ гэж яриад байдаг шүү. Ингээд буухтаа ингээд поз авч ундаг. Тэр бол үнэхээр гоёсэн. Ингээд нүднийхээ цэцэргийг гаргаад ингээд хөрс рүү тэгээд өөрийнхөө уналтын юг багсаж байгаа юм уу? Хурдыг багсгаа тэгээд ланд хийж байгаа. Тэр бол үнэхээр гоёсэн байсан. За өөр юмнуудыг ярих юм бол одоо дөрүүд дээр нэлээд суурилж ярих юм бол надад таалагдсан юмнууд байна л да. Дөрүүд дээр хоорондын харилцаа, динамик те, chemistry-нууд дээр нь ерөнхийдөө энэ цуврал надад үнэхээр их таалагдсан. Тэгээд таалагдаагүй юм гэж ярихад бараг л байхгүй шахуу. Би бол нэлээд магтсан. Тэгээд нэлээд таалагдсан өнгөсээр ерөнхийдөө өнөөдрийнхөө бичлэгийг хийх байх, дуусгах байх гэж бодож байна. Тэгээд дараагийн ингээд хосолсон дүрүүд байна л да. X-Men ч тэгээд угаасаа маш олон дүртэй. Тэгэхээр ингээд бүх дүр гол байгаад байж чадахгүй. Бүх дүр хэдий цувралж гэлээ те. Одоо 30-аас 40 минутын 10 эпизод гэдэг чинь одоо бараг л 5 цаг гарны том кино гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэрэнд мэдээж 10 хэдэн дүрийг бүгдийг ингээд тэгш маш гоёор хөгжүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ цувралын нэг давуу тал нь бас тодорхой хэмжээнд хөндөчих боломжтой тийм ээ. Тэнгүүд гоё ингээд дөвөнүүд байгаа юм л та. 2 лоод 3 лоод тий. Тэднэрийн хувьд эхнээс нь ингээд дуртах юм бол Wolverine, Morph 2 байна. Одоо ингээд 10 дугаар эпизод дээр ингээд Wolverine тий Deathbed дээр гэх юм үхлийн орон дээр бараг л үхсэхийн наагур ингээд байж хахад Morph ингээд Jean-ийн дүр туураад Morph ч угаасаа ингээд хүмүүсийн дүр туурдаг тий. Мутант юу superhuman дүрүүдэд хувирч чаддаг тийм дүр байгаа. Мэдээж яг бүх чадварыг копидохгүй л дээ. Гэхдээ яг тодорхой хэмжээнд бас копиддаг тийм дүр. Тэгээд жинд хувираад логонд хайртай гэж хэлдэг. Тэгээд яг мэдээж зөвхөн логоныг амьдруулахын тулд те анд нэзийн хуваар хэлжсэн байж болно. Эсвэл Morph тодорхой хэмжээнд Wolverine те анд найзаас гадна илүү жоохон сэтгэлтэй байж
магадгүй гэж хүмүүс бол үзчихлээ. Тэгээд энэ хоёр чинь бас юм тулхангаа бас нэлээ юм ярьж байгаа сценүүд өмнөх эпизодууд дээр байсан. Яг түрүүний нөгөө Cyclops-ийн Epic Landing хийдэг гэж ярьсан хэсэг дээр Morph хамгийн түрүүнд Logan-ыг очиж аварж байгаа энэ гэх мэтчлэн тиймэрхүү дитейлүүд бас зөндөө байгаа. За тэгээд ардаас нь ярих хэвээр дуу гэх юм бол Jubilee Roberto 2 гэж байгаа. Roberto гэж шин дүр одоо юун дээр орж ирж X-Men-ийн бүрэлдэхүүнд энэ сиснэр те орж ирж байгаа гэж ойлгож болно. Би тэгж ойлгож байгаа. Өмнөх юун дээр гарч байгаагүй хаа. Original цуврал дээр. За Roberto-гийн хувьд бол ингээд Sunspot гэдэг юу лээ? Superhero нэртэй тийм дүр байгаа. Тэгээд энэ дээр X-Men-ийн канон дээр New Mutants гэдэг амшиг тэ superhero тийм кино гарч ирсэн. Тэрэн дээр бас голдлох дөрүүдийн нэг байдаг Sunspot. Тэгээд Jubilee болохоор Roberto-г ингээд X-Men-ийн гэр бүлд ингээд хүлээж авч байгаа. Ерөнхийдөө ингээд найз нь тодорхой хэмжээнд ментор нь болж байгаа ерөнхийдөө дүр байгаа. Тэгээд энэ хоёрын харилцаа үнэхээр гоё байснаас гадна энэ дээр ярилцах хэрэгтэй зөндөө юмнууд байгаа гэж бодож байна. Одоо Roberto гэхэд өөрийнхөө ингээд хүч чадлыг өгөөсгдөгч гэх юм уу? Одоо зүгээр л нэг тийм нууж амьдрдаг эцэгтэй хилдэггүй те тэр мэрийга. Тэгээд өөрийнхөө ч гэсэн чадварыг нэг ашигладаг юу explore хийж амжаагүй тийм дүр байгаа байхгүй. Тэгэхэд Jubilee болохоор аль хэдийнэ очоо олцсон. Тэгээд mutant гэр бүлтэй болцсон те. Тийм хүн Roberto ингээд чиглүүлэн дагуулж байгаа. Тэр амар гоё. Тэгээд нэг таалагдсан код байгаа. Эцэгтэй ингээд Roberto өөрийгөө ингээд мэдүүлээгүй гэдээ ярьж байхад Jubilee don't let your parents гэж хэлдэг үгүй л би тэрийг санах байна. Don't let them bury a stranger гэж хэлдэг байхгүй. Одоо ингээд эцэг хийгээ битгий танихгүй хүнийг оршуулалаач гэж. Одоо Roberto ингээд мэдхгүй одоо ингээд том тулаанууд оролцож штэ тий хүссэн үсээгүйгээр тэгэхэд магадгүй амар сэтгэх боломжтой хэлж мэдэхгүй штэ тий. Тэгэхэд одоо ээж аавтайгаа ярилцаагүй хизэж өөрийгөө нээж илрүүлээгүй тий хизэж өөрийгөө аав ээжтэй мэдүүлээгүй таниулаагүй байх юм бол одоо ингээд аав ээж чинь өөрөө чинь танихгүй шүү дээ гэсэн чамайг ингээд мэдэрч амжаагүй явуулчихна гэсэн утгаар хэлж байгаа. Тэр надад үнэхээр их таалагдсан. Тэгээд X-Men хэдий ингээд супер хүчтэй тий амар царайтай ч юм уу амар павертай амар улс төрийн эсвэл нэг тийм дэлхийн сүрэл мөрлөлтэй ингээд бидний өдөр тутмын амьдралаас ингээд хальсан том сэдвүүдийг гаргаж байгаа юм шиг боловч ингээд сүүл Индиэн гэж ярьдаг штэ ингээд эцэстээ угаасаа л ингээд хүний дотгошоо өнгөсөн тийм сэдвүүдийг агуулж байгаа байхгүй. Мутантууд чи юу юм бэ гингүү зүгээр л ингээд нийгмийн цөөнхөд байгаа байхгүй. Тэнгүүд ингээд хүмүүс тэднийгээ үзий яддаг. Угаасаа X-Men was always a woke гэдэг үг центр байгаа штэ. Анхнаасаа л ингээд woke сэдвтэй байсан. Ингээд нийгмийн цөөнхүүдийг гаргаж ирж байгаа. Тэр нь нийгмийн цөөнхүүд нийгэмд адилхан юутай ижил тэгш эрэхтэй ингээд амьдрах ёстой юм шүү гэдэг утгыг тэ лозунг барьж гарч ирдэг тийм юу уран бүтээл байгаа. Гэр бүл байгаа тэ X-Men гэдэг. Тэгэхэд бид нар ч гэсэн одоо ингээл аав ээжтэйгээ одоо залуучуудын хувьд өсвөр насныхны хувьд ялангуяа өсвөр насныхны хувьд ярилцдаггүй юм шиг санагддаг л да. Мэдээж аав ээжээ оролцоо гэж байгаа. Гэхдээ ингээл бид нар ингээд өсвөр наснаа ингээд өдөр тутмын амьдралаа аав ээжтэйгээ ингээд тэр бүрчлэн хуваалцаад байдгүй бол аав ээж нь ингээд өөрийн тарихад амар хэцүү байхгүй. Өөрийн гэсэн бас амьдралтай хүмүүс ингээд ажилдаа яваал тэ ирээдүйд нь анхаарал байж хахад ингээ өдөр тутмын амьдралд нь болон хүсэл мөрөөдөлд нь ч юм уу эсвэл дотроо хүүхэд нь юу мэдэрч байгаа ингээд таньж илрүүлэхэд жоохон хэцүү. Тэрийг ингээд хүүхдүүд бас өөрсдөө ярилцах хэрэгтэй юм шиг санагддаг л та аав ээжтэйгээ ингээд тодорхой хэмжээнд тэ ингээд би ийм мэдэрч ийн гэдэг ч юм уу надад одоо ийм асуудал байна гэдгийг тодорхой хэмжээнд бас ярилцаж үзэж аав ээжтэй мэдүүлэх нь зөв юм болов уу гэж одоо би одоо жишээ нь ингээд багтаа тодорхой хэмжээнд аав ээжтэй ингээд жоохон гомдолтой гэдэг ч юм уу ингээд миний тухай ингээд юу мэдэх юм бэ ч юм уу те миний мөрөөдлийг мэдэхгүй штэ энэ төр гэж бодох тохиолдол байсан. Гэхдээ тэрийг ингээд жоохон гомдсон ч юм уу те нэг тийм жоохон сэтгэл санаагаар тааруу байсан үедээ л гэж бодож байгаа. Тэгэл буцаал тухайн үедээ ингээд эргээд харангууд би аав ээжтэй мэдүүлдэг биш те. Би аавтайгаа ингээд суугаад өөрийнхөө мөрөөдлийн тухай ингээд ярилцж үтсэн билүүгээд бодонгууд
би өөрөө тийг байхгүй. Мэдээж яг хүүхэд тэрийг өөрөө ухаарна гэдэг бол хэцүү. Гэхдээ ухаарад тэгж ярилцж байгаа бол ингээд эцэг их хүүхдийн харилцаанд бас айгүй гоёор нөлөөлөх юм болов гэж бол бодож байна. За Jubilee Roberto хоёр дээр дахиад нэг юм ярихад эпизод 4 дээр тэр хоёр ингээд видео гейм ингээд тоглож суужаа. Тэгээ тэрэндээ ингээд сорогдоод орчдөг. Тэр үнэхээр гоё хэсэг байсан шүү. Тэрэн дээр ингээд X-Men-ий өмнөх тэ Sega Magen дээр байдаг байсан тоглоом мурчиг уур амьсгалтай евро анимашн стайл руу татагдаад орчиж байгаа. Заримдаа ингээд тэр нь гараад Mojo гэдэг дүр тэгээд Jubilee ерөнхийдөө юу ачичаа. Юу лээ? Сорих гээд ч гэх юм уу одоо яах гээд ч гэх юм аваад ирсэн бож таарч байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр Jubilee Roberto хоёр ерөөхдөө давж гарсныхаа ард дээрээс ер нь ингээд хоорондоо романтик харилцаатай болж байгаа. Энэ хоёр үнэхээр гоё дүү байсан ер нь. За эпизод 1-ийн төгсгөл дээр Magneto Charles Xavier ингээд өгөхтэй өөрийнхөө гэрээслэлтэй Magneto X-Men-ийг залгамжилж авч явнаа гэсэн юм байсан юм шиг байна. Тэгээд Magneto X-Men-ийг үргэлжлүүлж удирдахаар болж байгаа. Тэгээ байжсэн чинь одоо ингээ хүн төрлөختөн ингээд Magneto-г шүүх болчлоо л да. Одоо Magneto чинь маш олон хүн төрлөختний өмнө буруутай хэмжээр хийсэн болж таарч байгаа те. Тэнгүүд Magneto тэрэн дээр ямар гоё үйл гаргасан бэ гэнгүүт одоо хэрвээ би ингээд очиод шүүгдээд ингээд яа сонсохгүй юм те ямар нэгэн байдлаар юу өөрийнхөө хэргийг хүлээх ч юм уу зүгээр ингээд яваад очих юм бол ямар ч асуудал хохирол учруулахгүй гэдэг дээр ингээд нэг тийм лидер юу муу гаргасан гэж бодчихоо. Тэгээд угаасаа хин Magneto профессор X2-оос аль талдаа үнэхээр яг Чингис Жамуух гэдэг шиг заяа ингээд нэг тэнгэр доор багтгаагүй мундаг хүмүүс юм шиг санагддаг. Нэг цаг үед ч юм уу те. Аль нь үнэхээр сайн лидерүүд яг өөр өөрсдийн үзэл суртал баримтлсан л зөрөөд байдаг болохоос биш тэр хоёр бол үнэхээр яг агуу мутантууд байгаа байхгүй. Тэгээд угаасаа Magneto бол мутантууд гэдэг хүмүүс бидний ингэж авчиж авах чинь бид нар ингэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд те өөрсдийнхөө орчхойг эрхэмлэхийн тулд ингэж өөдөөс нь босох ёстой гэж үздэг бол профессор X бол эсэргээрээ те бид хоёр хичээж те ингээд хүн төрлөختөө мутантууд гэдгийг бид хоёр ярьчлаа. Бидний хоёр төрөл зүйл гэх юм уу ингээд адилхан ингэж орших ёстой. Бид нэр тэрний төлөө тэмцэх ёстой. Тэрнээс ч ингээд нэг нь ингээд аваад чи намайг шахаж ирсэн өмнө алж ирсэн ингээд одоо би ингээд чамайг алнаа гэдэг чинь ингээд болохгүй гэсэн өнцгөөс ханддаг. Тэгэхэд Magneto бол одоо энэ дээр угаасаа үзэл сурталаа баримтлалаар л байгаа юм л та. Энэ сизний туршид. Гэтэ яг X-Men дээр бас арай зөөлөн байсан юм аа. X-Men дотор байх та. Тэгээд Magneto-гийн шүүх хурал болж байгаа. Тэрэн дээр Executioner гой нэртэй вилэн байсан. Тэр ингээд орж ирээд Magneto ингээд буудаж байгаа байхгүй юу? Юу ингээд мутант гений алга болгодог те DNA-г нь алга болгодог ингээд буу зохион бүтээсэн нөгөөд чинь тэгээд будчихаа. Тэгэхэд Storm мордуур нь орж ирээд оногдоод хүч чадалгүй болж байгаа байхгүй юу? Гиснээс Storm ёо ямар гоё ингээд stunning, cool, beautiful ямар гоё үгнүүдийг хэлж болох уу тэгэл бүгдээрээ зүгээр л охин тэнгэр байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй үнэхээр ингэ тийм гял цаал тэгээд ингээд хүч ингээд мэдрэгдээд байгаа байхгүй ингээд Storm-оос үнэхээр гоё. Gares. Тэгээд Storm маань хүчээ алдчихаа. Тэгээд ерөнхийдөө хүчээ алдсныхаа ард дээрээс тэ X гэр бүлийг буюу X-Men-ээ орхиж явсан. Орхиж явжгаад нэг баарн сууж байсан чинь Forge гээд хүнтэй таарч байгаа. Xavier-ийн өмнөх тэ old friend эртний найз байсан гээд тэгээ уулзаад тэгээд тэгсэн чинь Forge нь болохоор ерөнхийдөө тэр бууг бүтээлцэхэд ерөнхийдөө гар бие оролцсон тэ яг өөрөө хүсээгүй ч гэсэн гар бие оролцсон хүн байж таарч байгаа. Тэгэд эпизод 4 дээр штэ түрүүн Jubilee Roberto хоёртой хэсэг дээр бас ярьжсэн. Ингээд амар гоё видео гейм шиг ингээд үрсэлтээ явж исэн. Тэгсэн чинь ардаас нь Forge, Storm хоёрын үйл явдал гарч байгаа байхгүй. Тэрэн дээр одоо
The Adversary гэж дүр гарч байгаа. Ерөнхийдөө нэг тийм хэрэг дүртэй нэг тийм чөтгөрхүү юм шиг байна. Дүр. Тэр дүр гарч ирж байгаа эсгүүд дээр ерөнхийдөө надад Ghibli студийн бүтээлүүдийн аимшигын эсгүүдтэй аяйгүй адилхан санагдсан. Нэг тийм энэ чинь бол угаасаа Америкийн анимашн байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд Ghibli-гийн анименуудын аимшигын тийм төрслүүтэй дүүж ин гэхээр надад X-Men цувралын animated style үнэхээр таалагдсан байгаа байхгүй. Надад бол стог харагдчихсан. Тэгээд Adversary-тэй Forge болон Storm хүчгүй Storm хоёр тулдах явцад Forge Doctor Strange энэ шиг ингээд Sorcerer шиг ингээд хүч ашиглаж Adversary-тэй тулалж байсан хэсэг гарсан. Тэгээд Storm Adversary-тэй тулалж явах үйл явцдаа буцаагаад өөрийнхөө хүч чадлыг авч байгаа. Тэгээд шин зүйтэй хар өмсгөлтэй болж гарч иржсэн. Надаа юуны шинэ өмсгөлүүдэд гэх юм бол Logan Wolverine хин Storm хоёрыг бол ерөөхдөө таалагдсан гэж хэлж болно. Бусд нь мэдгүй Cyclops, Jean өөр хин ч байлаа да нэг тийм сонин өмсгөлтэй байсан. Надаа original нь илүү таалагдчихаа. За өөр юм Magneto үргэлжлүүлж ярихад одоо Logan Magneto хоёр нэг нэгэндээ эпизод 9 дээр эпизод 8, 9, 10 ерөнхийдөө нэг эпизодыг буюу нэг том үйл явдлыг над 3 багаад гаргацсан анги байсан. Тэгээд эпизод 9 дээр нь Logan хэнийг Magneto-г очиж ингээ ардаас нь нэвт сүлбэж байгаа хэсэг гардаг. Ингээд Тэжийн Magneto-гийн Тэжийг ингээд Wolverine-ийн цавар ингээд даваад гараад ирцэндээ ингээд бүтэн оруулсан. Тэгээд тэрний ард дээрээс хин Magneto өөрийнхөө power-ыг ашиглаад хиний Logan-ы биенээс бүх adamantium-ыг ингэж гаргаж байгаа хэсэг гардаг. Яг тэр комик дээр яг адилхан хэсэг байт юм байлээ. Аимшигтай. Тэгээд эпизод 9 дээр баг Logan-ыг өгчүү гэж харж байсан. Гэхдээ арайч амь тасраагүй юм шиг байлаа. Тэгээд Striker Logan-ы биед ингээд туршилт хийж ингээд бүх биеэр нь adamantium гүйлгэж хүчийг нэмсэн байдаг. Гэхдээ угаасаа мутант төрсэн хүн ингээд ясан савар цухуудаг. Тэгэхээр яг хоо цаашаага магадгүй ясан савартай явах нь уу арайч Logan-ыг ингээд ихний сизон дээр ер нь бол шин зураг штэ 90-ад онд гарч ирсэн ч гэсэн одоо ингээд цаашаа сизон 2 2 нэхийдгээр болцсон ба. Тим цувралын хувьд team fan favorite үзэгчдийн дуртай дүрийг тэгж эрт өхүүлнэ гэж бол ерөөхдөө би бол бодохгүй л байна. Тэгээд сүүлийн Magneto X-Men хоорондын тулаан ерөөхдөө гоё байсан. Одоо Magneto-д чинь Rogue болон Roberto энэ нэгдсэн байгаа байхгүй. Тэрний өмнө бас Rogue Magneto энэ төр бас ярих юм бол байгаа. Гэхдээ Professor X Magneto хоёрын ерөнхийдөө сүүлийн тулаан гэж хэлж болохоор ер нь бол баг Professor X хэнийг Magneto-г аргадж байгаа тийм анги байгаа. Хэсэг байгаа анги гэхээс илүү тэр бол бас үнэхээр гоё байсан. Яг зөвхөн ингээл гардан тулаан хийгээл ахгүй ингээд тулаан хийгээд байхгүй. Энд чинь тулаан чинь ингээд чатар нүх үйл явц гэдэг ондоос байх ёстой байхгүй. Зөвхөн дандаа гардан тулаан ингээд супер павер гэхээсээ илүү ингээд mind moves, right? Яг тэрийг харуулсан гоё хэсэг байсан гэж бодож байгаа. Тэгээд түрүүн дурдах хэсэг гэдэг өнгөрсөн Rogue Magneto 2-ын болон Gambit 3-ын тухай. Rogue Magneto 2-ын хооронд бол ерөнхийдөө ингээд өмнө нь харилцаа байсан баш таарч байгаа байхгүй. Тэгээд X-Men-үүдээсээ нуучсан, өөрсдөө ч гэсэн мартаад орхичихсан. Гэхдээ ингээд Magneto ингээд буцаад ирэнгүүт Rogue-ийн тэр ингээд сэтгэл ингээд буцаж сэтэрч байгаа байхгүй. Тэгээд Magneto Rogue 2-ын харилцааны хувьд ярих юм бол гэхдээ ингээд Rogue-ыг ойлгож байгаа хүн Magneto байгаа гэдэг нь бас нэг талаар гоё. Нөгөө талаар бас Magneto ингээд Rogue-ийн ингээд хүрч чаддаг нөгөө хүний өвдөхгүйгээр гэмтээхгүйгээр ингээд хүрч чаддаг. За баг ганц хүн Magneto гэд хэлчихэд буруутахгүй байх гэж бодож байна. Rogue ч өөрийнхөө хүч чадлаасаа гадна ингээд хүнд ингээд арьсанд нь хүрчихэд тэгээд хамаг энерги хүч чадлыг ингээд цороод байдаг. Жохон хэцүү харилцаж дурлцахад гэх юм уу одоо энгийн гоё дотн харилцаанд ороход ерөөсөө боломжгүй тийм павертай дүр байгаа.
Тэгээд Magneto, Gambit, Rogue 3-ын хувьд бол ерөнхийдөө ингээд гурвалжин үсчихэж байгаа байхгүй юу? Харилцааны. Тэгээд эпизод хэд дээр үлээ 4 дээр үлээ биш 5 дээр үлээ 6 дээр үлээ тэр 3 Genosha руу явж байна. Genosha гэдэг нь ерөнхийдөө мутантуудын байдаг хот гэж ойлгож байна. Тэгээд тэнд хүмүүс ингээд мутант чадвараа үнэхээр гоёор ашиглаж бас нэг тийм entertainmentтэй амьдрал зүгээр энгийн өрнөж байгаа үйл явц энэ үнэхээр гоё харагдчихсан тэрэн дээр. Тэгээд Genosha-д анх Nightcrawler энэ гардаг шүү. Nightcrawler бүр хамгийн сайн найз, хамгийн гоё дүр, хамгийн гоё тулаан төсвүүдийг авсан. Ер нь Nightcrawler үнэхээр cool дүр байсан шүү. Энэ зурлын баг хамгийн cool дүр байсан гэж хэлчихэд буруудахгүй болоо. Genosha-д Bastion гэдэг эсрэг дүрийнх нь ингээд зохион байгуулсан нэг тийм халдлага болж байгаа. Баахан Sentinel ирсэн. Sentinel гэдэг нь болохоор одоо хүн төрөлхтний зохион бүтээсэн те робот цагдаа гэж бол ойлгож болно. Тэгээд ерөөхдөө мутантуудын эсрэгтэй мутантуудыг барихчил үйлдвэрлэсэн тийм бол байгаа даа. Тэгээд Genosha дээрх тулаан дээр Rogue, Magneto, хин Nightcrawler, Gambit энэ бүгдээрээ тултаад Gambit өөрийнхөө амийг золиослон ер нь Sentinels-ийг буулгаж авдаг. Gambit-ийн үхлээс хоошоо ер нь Rogue Gambit-ийг үхэж байгаа тэр хэсэгт бас амар гоё байсан шүү. Яг WandaVision дээр очиод те WandaVision дээр очиод яг ингэ шал өөр утгатай мөртлөөг адилхан өнөдөн те WandaVision цуврал дээр гол дүр Wanda Vision дээр очиод тэгээд ингээд тэг үхсэн штэ Infinity War дээр тэгээд өөрөө ингээд I can feel you те би чам ингээд мэдэрч чадахгүй байна гэд хэлчээдэг. Яг адилхан Rogue ингээд бас ингээд арсаараа сайн мэдэрдэг гэдээ ирсэн штэ power energy-г нь. Тэгэхэд Gambit-ийн үхсэн биен дээр очиод I can feel you гэд уйлж байгаа хгүй тэр хэсэг бас үнэхээр хэцүү байсан. Тэгээд тэрний ар дээрээс outro орохдоо амар зөөлөнтэй сайд химнэлтэй болж орж ирсэн байсан тэр энэ бол. Яа гоё шүү. Тэгээд Rogue бол Gambit-ийн үхлийн ар дээрээс нэлээ hardcore явсан. Нэлээ одоо зөв талын хүн байсан. Яг хөө зөв талын хэвээрээ ч гэсэн арай нэг тийм буруу аргаар үзэж эхэлдэг ч гэдэг юм уу те. За буруу гэхээсээ магадгүй буруу биш юм аа гэхэд чанга аргаар гэж хэлвэл арай зөв болж магадгүй юм. Тэгээд тийм болохоор ч сүулдэ Magneto энтертэй нийлж байгаа те. За нэг тиймэрхүү. За өөр дөрүүдийн хувьд ярих юм бол юу баа? Вилнүүдээс нь дурдах юм бол Mr. Sinister гэж дүр байна. Одоо оригинал цуврал дээр ч гэсэн гардаг байсан. Одоо энэ цуврал дээр болохоор энэ season дээр гэх юм уу те бүлэг дээр Ginny хувилбарыг бүтээсэн болж таарч байна. Madeline Pryor гэдэг нэртэй. Тэр хувилбарыг Sinister бүтээгээд тэгээд Scott Madeline хоёрын хүүхдийг авахч ирсэн, өөртөө ашиглах ирсэн дүр болж таарч байгаа. Mr. Sinister дээр нь ингээ мутант DNA өөртөө ингээ цуглуулж тэрүүгээрээ тэтгэгдэж удаан жил амьдарсан тийм вилэн байгаа байхгүй юу? Эсрэг дүр тий. Тэгээд эпизод 3 дээр Madeline Pryor-ыг ховстоод Goblin Queen болгосон. Одоо эпизод 2 дээр болохоор ингээд Jean тий, ориг Jean X-Men дээр игээд тий. Бид нар бол ингээд Madeline-ыг болохоор Jean гэж бодоо байж хахад гаднаас Jean орж ирээд тэгээд Beast болохоор эн чинь манай Jean байна гэдгийг тэгээд Madeline-ыг ингээд юу байсан байна? Clone те юугийн хувилбар нь байсан байна гэдгийг баталдаг. Тэгээ байжсэн чинь Sinister Madeline-ыг ховстоод те Goblin Queen болгосон. Ер нь бол аим шиг юм шиг лсэн тэр хэсэг. Тэгэл X-Men тэртэйгээ тулдж байгаа хгүй те там ам руу илгээж мэлэх гээд доороос нь ингээл баахан тамийн амьтад гарч ирж мэрэл. Тэгээд Madeline хүүхдээ авангуудаа те Nathan-ыг авангуудаа яваад өгч байгаа. Sinister руу. Sinister тэгээ очсон чинь Nathan-ыг туршилт хийжтэй ер нь өөртөө ашиглах гэсэн бож таарч байгаа ингээл шил оргон дотор мотор юутай ямар ч чингэнтэй юм бэ ингээл оруулсан. Тэгээд тэгсэн чинь ингээд хүүхд нь ингээд хортчихж байгаа байхгүй гама зөхтэй юунд ч байдیں۔ Тухайн юмда. Тэнгүүд тухайн цаг үед те X-Men-ийн одоо байгаа цаг үед тэрийг ингээд юу авах боломжгүй. Имжлэх боломжгүй тийм вирус
хүүхдтэй болцсон найтны хувьд. Тэгээд ирээдүйд магадгүй шийдвэрлэх боломжтой гэж үзээд тэгээд хүүхдээ Madeline Scott хоёр хүнд Bishop өгж явуулдаг. Bishop ч ирээдүйгээс ирсэн Team X-Men бас байгаа. Тэгээд мэдээж найт нь бол та бүгдийн мэдхээр бидний мэдхээр Cable гэдэг дүр болж ирсэн. Хин Scott Madeline хоёрын хүүхд. Ер нь бол Jean ч гэсэн дурсамж нь төрүүлжсэн дурсамж нь байгаа гэхээр ээж нь ингээд хэлчихэд бас буруудахгүй гэж бодож байна. Тэр гурвын хүүхэд Nathan Cable гэж дүр байгаа. Deadpool 2 дээр Josh Brolin жүжигчний бүтээсэн бас дүр байдаг. Тэгээд хиний тухай, Jean-ийн тухай үргэлжлүүлээд ярих юм бол Storm-тэй харилцаа нь үнэхээр гоё. Тэр хоёр ингээд тийм ичс дүгс шиг ингээд үнэхээр дотн найзууд байгаа харагдчихсан. Ингээд нэгнтэйгээ ингээд бүтэхгүй байгаа асуудлуудаа ярьдаг. Ингээд сэтгэлээ онгойлгодог, уудалдаг Тэгэл эпизод 8 дээр болов гэж бодож байна. Jean Storm хоёрын дунд явсан ингээд харилцаа яриа бас үнэхээр таалагдсан л та. Jean болохоор make them mind your weather sister гэд хинд Storm дэлж яхад Storm модус нь and make them weather your mind. Үнэхээр гоё. Яг ингээд зохиолчт нь тэр харилцан яран дээр маш гоё анхаарсан гоё бичсэн байгааг нэг энэс харж олно л доо. Тэгээд төсөөллийн эпизод дээр Jean Phoenix-ийн дүрээр гарч ирээд хэнийг Mr. Sinister-ийг хүчгүй болгоод DNA мутант DNA-г нь аваад ингийн болгочихж байгаа. Тэнгүүд тэр чинь нөгөө олон жил амьдэрсэн тэгэл сүнс чөтгөр шиг л ингээд нэг зомби шиг л болчихж байгаа юм л та. Тэгээд ерөөдөө цаашаа утахгүй өгөх нь бол тодорхой гэж хэлж болно. Тэгээд Bastion болохоор тэр тулааны үеэр хиний Cable-ийн зүүн гарыг тастаад өөрийнхөө ингээд сүтэндээ нэгтгээд өөрийгөө илүү юутай хүч чадалтай болгосон. Bastion-ийн хувьд бол тэгээд өмнө дурдсанчлан нөгөө Sentinel Center-ыг гар бие бүтээлсэн хүмүүсийн нэг. Гэхдээ яг хөө Sentinel-ийг бүтээлсэн гэхэд бас буруу болох юм байна. Удирдсан гэх юм уу? Одоо Sentinel-ийг чинь болохоор Bolivar Trask болон Henry Peter Gyrich гэдэг хоёр хүн бүтээсэн бол таарч байгаа байхгүй. Gyrich нь болохоор нөгөө Professor X-ийг алсан гэдэгт хардагдчихсэн хүн. Ер нь алсан гэж бодож исэн хүн. За тэгээ Bastion-ийн тухай яриан дээр гээд ороход ер нь бол мутант. Гэхдээ мутантуудтайгаа тэмцэхийг сонгосон мутант байгаа байхгүй. Хүн төрөлхтний талд гэж хэлж болно. Гэхдээ бас ингээ бүгдийг нь үзий яддаг гэж хэлж болохоор зөвхөн харилцан яриан дээр X-Men ингээд Bastion-ыг бидний ингээд одоо ингээд өөрсдөн дээрээ авахд бэлэн байна гэхэд Bastion болохоор аль талыг хүлээн зөвшөөрөхгүй хэнийг хүн төрөлхтөн бид нар шиг хүүхдтэй болох гэдэг бол хамгийн том айдас хар тарсан зүгт энэ гэж ярьж байсан. Тэгээд Bastion-ийн хувьд бол маш олон цөрөг дөрүүдтэй хамтарч ажиллаж ирсэн. Томоодаас нь дуртах юм бол Zemo, Doom Dr. Wonder Woman-тэй хамтарч ажиллаж ирсэн. Тэр X-Men-ийн cameo-нууд үнэхээр гоё. Үнэхээр гоёсэн. Яалтчгүй ингээд Marvel дээр бүх дөрүүдийнх нь ингээд ирэх нь бараг л бүх дөрүүдийнх нь ирэх ингээд буцаад ирсэн. 20 дугаар зуун Fox дээр чинь X-Men байдаг байсан шүү дээ. Тэгээд яг Marvel оролцоод идэж яг ингээд бүтээх ирэх нь байхгүй байнга оролцуулаад байж чадахгүй. Тэгэхэд энэ X-Men-ийн ертөнцөд болохоор одоо ингээд Avengers нь байгаа, одоо Defenders нь байгаа, Fantastic Four нь байгаа, ингээд бүгдээрээ байгаа байхгүй. Үнэхээр гоё. Spider-Man ч гэсэн тэдний ингээд нэг бүтээлүүд дээр ингээ харах cameo хэлбэрээр ч гэсэн харах үнэхээр гоё байхгүй. Morph Enter гэхэд Hulk Malk-ын дүр мөрөө болцсон Rogue, Captain America-тай очиод уулзсан, Doctor Strange, Iron Man, Daredevil, Spider-Man-ийн хоёр дуртачлаа гэхдээ яг гэх мэтчлэн дөрөвд ингээ гараад өнгөрч исэн Black Panther зөндөө байгаа. Silver Samurai гэл би бол одоо ингээ бүгдийг дурдаж чадахгүй ингээ юунууд cameo-нууд бол үнэхээр гоё. Тэр үнэхээр их байсан. Тэр нас гоё. Тэгээд Bastion-ны ярианда буцаад ороход Bastion ингээд супер хүмүүсийг бүтээсэн гэх юм уу? Одоо ингээд нэг тийм вирус бүтээсэн байгаа байхгүй? Ээжтэй ч хүртэл халтаацсан. Тэд нар тэгээд яаж байгаа вэ гэхээр хүн төрөлхтний хүчийг нэмдэг. Тэгээд тэр хүчийг нэмээд яг хөнгүүд ингээд баахан зомби шиг юмнууд амар хүчтэй зомби шиг юмнууд мутантуудыг ангуулчлах зорилготой.
муухай creepy. Энэ арьсан доогор юм гүйлэхээр тийм муухай санаа. Тэгээд гарч байгаа тэр зомбинууд нь гэх юм уу. Тэд нар ч гэсэн ингээд муухай. Аим шиг юм шиг. Тим дүр болж байгаа. Фэнүүдийн нэг юуг дуртахад theory онлыг гэх юм уу дуртахад одоо ингээд X-Men-с ярилцсан аваад явж ирсэн Magneto энтертэй уулзж ирсэн хамгийн гол нь Best-нд баригдсан байхад Magneto-г суулсан сэтгүүл жимхтэйг хүмүүс мистик байж магадгүй гэсэн юу бол онл бол явж байлаа гадуур. Тэгээд үнэн ч байж магадгүй үгүй ч байж магадгүй мистик X-Men цувралын маш том дөрүүдийн нэг. Тэгээд ерөөхдөө дараагийн season-ээс бол орж ирэх нь тодорхой гэж бодож байна. Гэхдээ яг хүмүүсийн төсөөлөлтэй онд нь үнэн байх нь үгүй байх нь гэдгийг дараагийнхаа season-үүдээс ерөөхдөө харах бах. За тэгээд таалагдсан юмнуудын лист буюу X-Men 97 цувралын сэтгэл ерөөхдөө энэ үрээд баг өндөрлөгч хахаж байна. Тэгээд төгсгөлийн эпизод цувралын төгсгөлийн үйл явдлыг ерөөхдөө ярих юм бол манай хэд нөгөө Avengers Age of Ultron дээр гардаг шиг Sokovia дээр гардаг шиг ингээд дэлхий рүү унж байгаа. Тэрийг одоо сансрын станц гэж хэлэхэд ч хэцүү юм. Одоо ингээд хөрс том хот гэхэд ч хэцүү юм. Тэгэхэд тэр ингээд дэлхий рүү унгachсан. Тэр тэгэхэд хүн төрлөختөн тийшээ ингээд юу лээ? Magneto Project болоо. Тэрийг ингээд хөргөж байгаа хгүй. Тэр нь ингээд баахан пуужингууд очиж тэрийг дэлбэлэх хэвээр. Хэдий очиж онж пуужингууд нь дэлбэрсэн хэдий ч тэр тухайн солиортэй сансрын станц магадгүй нисэх тав whatever. Тэр нь дэлбэрээгүй. X-Men тэн дээр байсан. Тэгээд X-Men тэрийг ингээд юу яах гэж дэлхий рүү унахгүй байх тал дээр анхаарч идэл тэр ингээд байхгүй болсон. Агаарда сарнцсан. Тэгээ хайцсан бэ гэдгсэн чинь X-Men ингээд хоёр салж хуваагдчихсан. Дэлхий дээр байгаа хүмүүсээ ч гэсэн бас дурдах хэвээр Forge, Jubilee, Roberto энтер бол байгаа. Bishop энтер. Тэгэхэд нөгөө дэлхий рүү унж иржсэн ямар нэг юм дээр байсан хүмүүс X-Men-үүд ингээд хоёр хуваагдаад нэг хэсэг нь манай эртний өмнөх 3000-аад онд Египтэд очсон. Жишээ нь Rogue, Nightcrawler, Charles, Professor X, Beast, Magneto энтер бол тэнд очсон. Тэгээд Apocalypse-ийн залуу төрхтэй уулзчих. Тэр бас том үйл явдал болсон. Хоёр дахь салж явсан багийн хувьд гэх юм бол мэдгүй рандомор тавагдсан байх л да мэдэхгүй байна. Cyclops, Jean хоёр байгаа. 94 очсон 3960 онд. Тэгээд тэнд очиод Аканис нэг тиймэрхүү овогтой уулзчаа. Тэгээд тэнд хамгийн гол нь Nathan байгаа. За ерөөхдөө тэгээд энэ цуврал ингэж дууссан байгаа. To be continued буюу үргэлжлэл бий гээд season 2-ын хүлээлтийг маш том тавьж дууслаа. Тэгээд week by week 7 хоногт нэг анги үзэн явсан бол илүү гоё байх байсан байж магадгүй. Гэхдээ надад binge date буюу нэг доор үтцсэн. Тэгэхэд бол бас айгүй гоё байсан. Эпизод 9-ээр барьж аваад яг эпизод 9 10-аар баг юу яасан уу? 7 хоног хүлээж үзсэн үү? Тийм л миний хувьд. Тэгээд үнэхээр их таалагдлаа. Сүүлийн эпизод дээр сүүлийн юун дээр post credit scene дээр Apocalypse-ийг гаргасан. Тэгээд Apocalypse Genosha дээр очсон гарандаа хүзүр барьсан, бундын хатан барьсан юмэрэ байжсан. Тэгээд магадгүй Gambit-ийн эргэн ирэлттэй Apocalypse Gambit-ийг үхлээс татаж босгож ирээд өөрийнхөө дагардагч болгож ашиглах эсэгтэр бас онлолууд явж илээ фэнүүдийн. Тэгээд миний хувьд бол үнэхээр их таалагдсан зурлаа. Дараагийнх нь маш олон сизнүүдийг үзхийг хүсэж байна. Өмнөх 5 сизнтэй X-Men-ийг бол мэдээж бүх хангийг бол үзчихсэн биш, багтаал SPN-аар гарч явах нь үзчихсэн. Тэгээд Spider-Man-ы бас оригинал цуврал нь байдаг шүү дээ, энэ төвөөр гарч ирсэн гэж санаа. Тэр энтрийг багтаал үзчихснээс биш одоо нөхөж үзэж мүзгч гэсэн бас жоохон хэцүү анимашн стайл, чанар мандар нь ямар вэ? Биднэрт үзэх зөндөө юмнууд байгаа. Тэгэхэд ингээд дахиж гоёор хийгээд ийм чанартай хийгээдтэй гол нь үзэгчтэй ч гэсэн entertaining гоё байлгаад ийм
чанартай юм гараад явжаад үнэхээр их баярлж байна. Тэгээд Marvel-ийн унтсан байсан нэр хүндийг бас ингээд тодорхой юм байна. Яг хуу MCU-гийнх л унтсан байсан л та. Яг хуу Sony-гийнх ч гэсэн угаасаа нэг өлегтэй байгаагүй. MCU-гийн унтсан байсан карьерийг те нэр хүндийг ингээд арай жоохон босгосон бүтээл. Ялангуяа Marvel дээр тийм кок өгчөө те оноо нэмжээ юм гой зураг байлаа л гэж миний хувьд бол хэлэх гээд байна. Тэгээд энэ хүртэл үтгсэн, сонссон те хүмүүстэй бүгдээрэнд нь үнэхээр их баярлалаа. 40 минут ярьсан байна би одоогоор. Тэгээд сэтгэлээ бичээрэй. Хамгийн гол нь сэтгэлээ бичээрэй. Бидний ингээд контентын хамгийн чухал юм те та нараас сэтгэл авах байдаг. Хоёрт дэнэш. Дэнэш мэдээлэл бас description хэсэгт байгаа шүү. Хэрвээ бидний ажлыг үнэлээд те дэнэш нь явуулахыг хүсчихвэл илгээгээрэй. Бас маш их дэмжлэг болох болно. Тэгээд хамгийн гол нь комменттэй сэтгэлээ хаваалтаараа юу гэж бодож энэ зураг дээр таалагдаагүй хэсэг байв уу? Магадгүй те сэтгэл чинь хүрээгүй юмнууд байж болно шүү дээ. Энийг ингэчих байсан юм да гэсэн юмнууд байна уу? Тэднийгээ бүгдийг коммент сект үлдээгээрэй гэж хүсээд өнөөдрийнхөө бичлэгийг нүргээд өндөрлцгөө. Тэгээд дараагийнхаа олон сонирхолтой видео контент, аудио контентуудаар уулзтлаа. Түр баяртай.